Тэгэхээр 1960-аад он гэдэг бол Beatles хамтлагийнхны хувьд жинхэнэ автан үе байсан гэж хэлж болно. Beatles хамтлаг бол тухайн үед бол дэлхийд даяар хэдийнэ од болчихсон. За хөгжмийн ертөнцид, рок, попын ертөнцид бол ноён оргилон болоод байсан ийм цаг үе. За энэ ч утгаараа Beatles хамтлаг 1966 онд Филиппиний нийслэл Манила хотод бол томоохон тоглолт хийхээр шийдвэрлсэн байдаг. Гэхдээ энэхүү Манилад хийх тоглолт нь Beatles хамтлагийнхныг урьд өмнө нь хизээж тохиолдож байгаагүй асар том аюултай тийм занганд тавханд оруулсан ийм үйл явдал болж хувирсан байдаг. За тухайн үед Филиппин улсыг Фердинанд Маркос гэдэг ийм дарангуулагч бол удирдах байсан. Гэхдээ 1966 онд буюу Beatles хамтлагийн тоглолтоо хийх үед дэлхийн нийтээр Фердинанд Маркосыг бол дарангуулагч гэж хараахан таньж амжаагүй байсан цаг үе байгаа юм. За ингээ ямар ч тач Beatles хамтлагийнхан бол энэ бүхнийг мэдэлгүйгээр 66 оны 7 дугаар сард Филиппиний нийслэл Манила хотод нисэж очоод 7 дугаар сарын 4 болон 5-ны өдрүүдэд 2 өдөр ингэж дараалсан тоглолт хийсэн. За энэ тоглолтын хувьд бол үнэхээр амжилттай болсон. За 2 өдрийн дотор нийтдээ 80,000 гаруй хүмүүс Beatles-ийн тоглолтыг бол үзсэн. За 80,000 хүн гэдэг бол маш их тоо. Тухайн үед бас дэлхийд даяар нэлээд өндөр үзэгдэлтэд бас рекорд тогтоох хэмжээнд бол очсон ийм тоглолт болсон гэж үздэг. За ингээ Beatles хамтлагийнхан маань 2 өдрийн турш тоглолт хийгээд за мөн одоо энэ 2 өдөр дараалсан тоглолтоос гадна эдгээр чинь дэлхийд даяар аясан тоглолт хийж явах явцдаа Манилад очиж бас тоглож байгаа. Ийм болохоор хамтлагийн гишүүд бол ерөнхийдөө маш их ядарцгаасан, ачаал ихтэй байсан болохоор. За гэтэл тоглолтын дараа маргааш нь Филиппиний тэргүүн хадагтай за төмөр Ирвэхэ хочтой Эмилда Маркос гэдэг эмэгтэй бол Beatles-ийн гишүүдийг өөрийнхөө хувийн ордон дотор ураад өглөөний цай хамт ууж за тусгай зочид бүхий зочдоос бүрдсэн 400 гаруй тийм хүүхдүүдэд тусгаалan богино хэмжээний тоглолт хийж өгөхийг ингэж хүсэлт тавьсан байдаг. Тэгэхээр бүх зүйл яг эндээс эхэлсэн. Beatles-ийн одоо маш их ядарч ирсэн ингэж олон хоног тоглосон болохоор ерөнхийдөө тэргүүн хадагтай энэхүү саналд маш боловсон байдлаар татгалцсан хариу бол өгсөн. Дээрээс нь нэмээд хэлэхэд энэхүү аяллаа хөтөлбөрт бол ерөөсө тэргүүн хадагтаатай өглөөний цай уух за 400 гаруй тусгай хүүхдүүдэд ингэж тусгаалan тоглолт үзүүлэх гэх мэт ямар ч юм хөтөлбөр гэрээн дээр бол байгаагүй. За ингээд Beatles-ийн татгалцсан. Гэхдээ тэдний энэхүү татгалцсан шийдвэр нь Beatles хамтлагийнхны хувьд хамгийн том алдаа болж хувирсан. За яагаад гэвэл тухайн үеийн одоо Филиппиний дарангуулагч Маркосын гэр бүлийн гишүүдийн хэн нэгэнд одоо үгүй гэдэг хариулт хэлнэ гэдэг нь бол улс их орноосоо урвжгүй гэмт хэрэгт бол тооцогддог байсан байгаа юм. За үүнийг мэдээч хэрэг Beatles-ийн яаж мэдэх вэ? За дээрэс нь Beatles-ийн чинь Филиппиний иргэд биш, Британий иргэд. За ингээд татгалцсан хариу хэлсэн. За энэ хариу хэлснээс хэдхэн цагийн дараа Филиппин даяар телевиз болон бүх радиогоор за Beatles хамтлаг Филиппиний ард түмнийг болон Филиппиний тэргүүн хадагтайг доромжллоо гэсэн утгатай ийм суртал агуулгууд бол нэгэн зэрэг засагдаж эхэлсэн байдаг. За үүний араас юу болсон бэ гэвэл Beatles-ийн байрлаж байсан зочид буудлын үйлчлэгчид, зочид буудлын ажилчид тэднийхэнд одоо үйлчлэхээс татгалзаж, өрөөний үйлчлэгээ үзүүлэхээс эрс татгалзаж дургуутсаж эхэлсэн. За мөн одоо гадуур гарч хоолны газар орж хоол идэх, за мөн ресторанда зочид буудлынхын ресторанд орж хоол идэх гэсэн боловч за Beatles хамтлагийн гишүүдэд зориулж хинч хоол хийж өгөхгүй, за ямар ч хоол гарах боломжгүй гэдэг ийм хариу бол хэлж эхэлсэн. За ингээ ерөнхийдөө Beatles-ийн Филиппинд байх нь бол ямар ч утгагүй болж хувирсан учраас буцахаар шийдээд онгоцны буудлал руу явж эхэлсэн. За гэтэл ингээд одоо онгоцны буудлал руу явхаар гарах үед юу болсон бэ гэхээр Beatles-ийг тойрон хүрээлж хамгаалж исэн цагдаагийн хамгаалалт болон бие хамгаалалтын бүгдээр ор сургуу алга болсон байсан. За мөн одоо тэднэрт такси үйлчилгээч одоо үзүүлэхээс бүгд татгалцсан. Ингээд Beatles-ийн бол өөрсдийнхэн дээр хүнд тэр чимдаамтай хувцснууд, за мөн хөгжмийн зэмсэг хэрэгслүүдээ гудамжаарч ирээд онгоцны буудлал руу алхаж эхэлсэн. За ингэж онгоцны буудлал руу алхах зам нь ч гэсэн тэдний хувьд бас дардан байгаагүй. Замд нь ууралсан иргэд бүр мянган ууралсан бухимдтай иргэд бол Beatles-ийн явж байгаа замыг амдан зогсож байгаад одоо Beatles-ийг энд тэндээс нь өшөглөх, цохих, зодох, хараах, нулимх гэх мэтээр эрдэв янзаар ингэж дарамталж энэ одоо онгоцны буудлал руу очих зам бол нэг ёсондоо там болж хувирсан.
За эдгээр хүмүүс бол мэдээч хэрэг өөрсдийнх нь сайн дураар очсон хүмүүс биш. За энэ бол тухайн үеийн Филиппиний ерөнхийлөгч Фердинанд Маркосын зохион байгуулалтаагаар явуулсан ийм одоо бүлэг этгээдүүд бол байсан. За эднэрийн дайралтын улмаас одоо Beatles хамтлагийн менежерээр ажиллаж байсан Brian Epstein гэдэг хүн бол тэдгээр хүмүүст бол маш хэрцгий зодуулж цус нүчтэйгээ холилдсон гэдэг бол ийм мэдээлэл байдаг. За ингээ нэг юм арай гэж Beatles-ийн онгоцны буудалд очоод ингээд онгоцсондоо ороод суугаад за харьяа гэтэл онгоцсонд нь бас нисэх зөвшөөрөл олгоогүй. За яагаад нисэх зөвшөөрөл олгоогүй гэсэн ч одоо Beatles хамтлагийнхан бол нэмэлт татвар өгөхөөс зугтсан гэдэг шалтгаанаар одоо татвараа бүрэн өгчиж нисэ гэдэг ийм шахалтыг бол тавьсан байгаа юм. За тэр мөнгийг ингээ бушуухан өгөөд явъя гэсэн чинь хэрэг мөнгө нэгсэн бэ гэхээр 2 хоногт тоглолт тэгээд олсон орлогынх нь бүх мөнгийг нэгсэн. Ерөнхийлөгч Фердинанд Маркос. За ингээд одоо Beatles-ийн аргагүй байдалд орж ирсэн тул ерөнхийдөө тэр хэлсэн мөнгийг нь буюу одоо бүх орлогоо нэг мөсөн Филиппиний засгийн газар тушаагаад за ингээд одоо манай энэ дэлхийг донслохж ирсэн энэ алдартай 4 залуу дуучин маань бушуухан одоо 9 минут тэр мөнгө төгрөгч яах 9 минут их орондоо харж үйл болоо гэд бушуухан зугтсан байдаг. За ингэж энэ 4 залуу дэлхийд од болж манджилсан энэ Beatles хамтлагийн 4 гишүүн Филиппин улсад очиод бол хинч биш болж асар их доромжлыг ингэж биеэрээ мэдэрсэн ийм нэгэн түүх бол байдаг. За энэ бүхний шалтгаан нь бол ердөө л одоо ерөнхийлөгчийн эхнэрийн өглөөний цай хамт уух урилгаас боловцноор татгалцснаас болсон гэд та бүхэн ингэ бодоод үзээрэй. За тэгэхээр өнөөдөр юуны талаар ярих гад байна вэ гэвэл саяны хэсэг бол оршил байсан шүү. Фердинанд Маркос гэдэг хүний талаар бол би ерөнхийдөө ярих юм. За энэ хүн бол одоо Филиппин улсын түүхэнд байгаагүй хамгийн их маргаан дагуулдаг одоо ийм хүн. За тэрээр бол одоо Филиппин улсын 10 дахь ерөнхийлөгч 1965 онд ерөнхийлөгч болоод 86 оныг хүртэл ингээ 21 жилийн турш бол ерөнхийлөгчөөр ажиллаж өөрийн дэглэмийг тогтоосон ийм хүн байдаг. За хэдийгээр энэ хүний засаглалын он жилүүдэд дарангуйлал болон улс төрийн авилгал, хулгай гэх мэт үйлдэлүүд бол хэрээс хитэрч тэр бүх муу мухагаараа ингэж түүхэнд бичигдсэн байдаг ч за энэ хүний дэмжигчд нь бол одоо түүнийг Филиппин улсыг бол орчин үеийн улс болгосон агуу их бүтээн байгуулагч гэж ингэж эрэг нүдээр бол үздэг. Тэгэхээр өнөөдрийн дугаараар одоо энэ хүний талаар эрэг болон сөрөг үндэсгүүдийг нь хоёулангийн ингэж би дэнсэлж ярих болно. Яагаад дэнсэлж ярьж байна вэ гэвэл бол эцсийн шийдвэрийг бол үзэгчид та бүхнээр бол гаргуулмаар байгаа. За ийм болохоор бол одоо яг голоор нь дэнсэлж ярина. Тэгэхээр эхлээд би энэ хүний одоо энэ цус дарангуулагч гэж байгаа хүний эрэг талаас нь та бүхэндээ эхэлж ярих болно. За Маркосын засаглалын үеийг бол одоо Филиппин улсын дэд бүтцийн хөгжлийн оргил үе гэж бол нэрлэдэг. За энэ хүн бол ингэж улс орноо орчин үеийн дүр төрхтэй болгохын тулд асар их бүтээн байгуулалтуудын ажлуудыг бол ингэж өрнүүлж чадсан нэг. Энэ бол маргаангүй. За нэгдүгээрт гэвэл одоо тэрээр бол зам гүүрүүдийг бол маш ихээр барьсан. За энэ хүн одоо нэг өсөндөө Филиппин даяар асар их хэмжээний хурдны зам, сургууль, эмнэлэг, цэцэрлэг гэх мэт одоо ийм дэд бүтцийн байгууламжуудыг бол барьсан байдаг. За үүний одоо хамгийн тод жишээ бол энэ Филиппиний 2 арлыг ингэж хооронд нь холбосон. За алдарт Сан Хуанико гэдэг энэ гүүрийг бол нэрлэж болно. За хоёрдугаарт гэвэл Фердинанд Маркос гэдэг хүний хувьд бол энэ соёл урлагийн салбарт бол маш их ажил хийж гүйцэтгсэн. За Манила хотод бол Филиппиний соёлын төв, олон улсын хурлын төв зэрэг энэ дэлхийн хэмжээний барилгуудыг бол сөндөрлүүлж чадсан нэгэн гэдэгтээ бол хинч маргахгүй. За мөн 3 дугаарт бол эрчим хүчний салбарт бол энэ хүн Филиппин улсыг бол эрчим хүчний хараат бус байдалтай болгохын тулд одоо цөмийн болон усан цахилгаан станцуудын төсөлүүдийг бол маш амжилттай эхлүүлж байсан гэдгийг бол заавал дурдах хэрэгтэй. За түүнчлэн энэ дарангуулагч хүн бол бас ногоон хувьсгал ба за хөдөө аж ахуйн салбарыг ч давхар бол өөрчилсөн. За Маркос бол Филиппинийг цагаан будаагаар өөрийгөө бүрэн хангаж чаддаг ийм улс болгох асар том зорилгыг бол өөртөө тавьж за мөн тэр зорилготоо ч гэсэн хүрч чадсан нэг.
За энэ түүний хэрэгжүүлсэн ногоон хувьсгал гэдэг хөтөлбөрийн хүрээнд бол одоо шинжлэх ухааны маш нарийн үндэслэлтэйгээр газар тариалангийн одоо ялангуяа цагаан будаа тарих арга механизмыг бол Филиппин даяар нэвтрүүлж, за үр дүнд нь Филиппин улс түүхэндээ ингэж анх удаа цагаан будаа импортлогч улсаас за зөрүүлээд цагаан будаа экспортлогч хэмжээний ийм улс болж чадсан байдаг. За үүнийг тэрээр яаж хийсэн бэ гэвэл тариаланчдад ерөнхийдөө маш бага хүүтэй зээл гаргаж, за мөн одоо бордоо болон техник хэрэгслүүдийг бага хүүтэй байдлаар тариаланчдад олгох замаар ингэж ерөнхийдөө дэмжлэг үзүүлсэн. За ингээд Филиппиний газар тариалангийн салбар бол сэргэж, за ургацын одоо хувь хэмжээ ашиг бол эрс нэмэгдсэн байдаг. За түүнчлэн эрүүл мэнд болон нийгмийн халамжийн салбарт бол гаргасан амжилтыг нь бас мартаж болохгүй. За тэрээр зөвхөн Манила хот бус одоо орон нутгийн иргэдэд чиглэсэн ийм эрүүл мэндийн томоохон төвүүдийг бол одоо томоохон төслүүдийг бол хэрэгжүүлж эхэлсэн. За Маркос бол одоо тухайлбал Аз твдээ маш дээгүүр орох үс, тухайн үедээ л маш дээгүүр орох үс, тийм зүрх судасны төвүүд, за бөөрийн төвүүд, уушигны төв зэрэг ингэж нарийн төрөлжсөн одоо нарийн мэрэгжлийн эмнэлгүүдийг бол олноор нь байгуулж, за түүний байгуулсан эдгээр одоо нарийн мэрэгжлийн төв эмнэлгүүд өнөөдрийг хүртэл Филиппин улсад бол үйл ажиллагаагаа бол явуулсаар байгаа. За түүнчлэн бас боловсролын салбарт бол ихээхэн анхаарч Филиппин даяар ерөнхий боловсролын сургуулиудын тоог бол ингэж огцом нэмэгдүүлж, за багш нарын цалин хөлсийг мөн одоо сайжруулах ийм арга хэмжээг бол маш ихээр авч эхэлсэн. За ингээд харахаар энэ бүхнээс ингээ харах юм бол Фердинанд Маркос бол ингээд яг үндас ингээ өндөр боловсролтой хүн байсан. Одоо энэ хүн чинь хуульч хүн шүү дээ. Нийлээд алсын хараатай юм улс төрч бол байсан. За түүний хийсэн бүтээн байгуулалтууд бол өнөөдөр ч гэсэн Филиппиний эдийн засаг, нийгмийн тулгуур баг нь бол болсон хിവэр байдаг. Гэхдээ Фердинанд Маркосын гаргасан хийсэн энэ бүх амжилт, энэ бүх эерэг ажлуудын цаана өөр олон хар түүхүүд бас оршиж байдаг. За магадгүй сайн талаас сая дурдсан энэ бүх сайн талуудаас хэд дахин илүү аимшигтай хар түүхүүд бол энэ хүний ард сүудэр болон одоо хүртэл оршисоор байгаа. Тэгэхээр Маркосын харанхуй сүудрийн талаар одоо ингээд шууд үргэлжлүүлээд ярив. За түүхэнд энэ Фердинанд Маркосыг одоо бүтээн байгуулагч гэхээсээ илүүтэйгээр илүү дарангуулагч гэж харах түүхэн баримтууд нь бол илүү олон, илүү зузаан жин дарддаг гэж хэлж болно. За түүний засаглалын хамгийн харанхуй хэсэг бол 1972-оос 1981 оны хооронд за улс орон даяар түүний өөрийнх нь тогтоосон цэргийн дэглэмийн он жилүүд гэж хэлж болно. За Маркос ингэж цэргийн дэглэм тогтоосноор Филиппин улсад ардчлалыг маш богино хугацааны дотор устгаж, за өөрийнх нь эсрэг дуугарсан хүн бүхнийг бол улс төрийн дайсан гэж бол зарлаж эхэлсэн байдаг. За бид бүхэн олон улсын одоо Amnesty International гэдэг бол байгууллагыг бол бас мэднэ. За тэгвэл энэ байгууллагын гаргасан одоо тайлангаар бол Маркосын засаглалын он жилүүдэд 3257 хүн ямар ч шүүх хурлаар оролцохгүйгээр бол цаазлагдаж, за 35000 гаруй хүн одоо аимшигтай эрүүл шүүлтийн золиос болж, за нийтдээ 70000 гаруй хүн бол үндэслэлгүйгээр хоригдсон гэдэг одоо ийм мэдээллийг бол гаргасан. За мөн мэдээч хэрэг ингээм мянган оюутнууд болон сэтгүүлчид, иргэний нийгмийн идэвхтнүүд, иймэрхүү хүмүүс бол одоо шүн дунд гинт одоо гэрээсээ баривчлагдаад дахиж хизээч эргэж ирэхгүйгээр ингэж орс сургууй алга болох тохиолдлууд маш их гардаг байсан. За тэр олон мянган орс сургууй алга болсон хүмүүсийн талаарх мэдээлэл, тэр хүмүүсийг хаана булшилсан, хаана оршуулсан ч гэдэг юм уу, иймэрхүү зүйлс одоо хүртэл ингээд тодорхойгүй хэвээр үлдсэн. За мөн одоо энэ Маркос улс төрийн өөрийнхөө хамгийн гол өрсөлдөгч болох одоо Benigno Ninoy Aquino гэдэг хүнийг за 1983 онд одоо цөллөгт байж байгаад эх оронд нь ирэх үеэр онгоцны буудал дээр бол түүнийг шууд захиалгаар буудаж хөнөөж одоо амь насыг нь хөнөөсөн байдаг. За мөн одоо энэ Фердинанд Маркосыг түүхэндх юм хамгийн том дээрэмчин гэж бол аль биесээр үздэг. За учир нь Маркос гэдэг хүн бол энэ Филиппин улсын төрийн санг бол яг өөрийнх нь хувийн хэтвчмээр ингэж үнэхээр дураараа ашигладаг юм хүн байсан. За энэ ч утгаараа Маркос гэдэг хүн бол аль биесээр за Генесийн амжилтыг бүртгэдэг энэ Генесийн номон дээр улсын санг хамгийн ихээр дээрэмдсэн хүн гэдэгт бол ингэж нэгдүгээр байраар бичигдсэн байдаг.
За тэрээр одоо засаглаж байх энэ хугацаанд бол улсын төсвөөс нийтдээ 10 орчим тэрбум долларыг ингэж хулгайч. За тэр мөнгөө ерөнхийдөө Швейцарын банкнуудад нууц данс нээж хадгалсан. За мөн зарим хэсгийг нь бол Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотод одоо өөр хүмүүсийн нэрээр буюу одоо өөр зохиомол хурамч бичиг баримтан дээр ингэж үнэтэй үл хөдлөх хөрөнгүүд болгож хадгалсан байсан, хувиргасан байсан бол хожим бас баримтуудаар нотлогдсон байдаг. За түүнчлэн энэ улс орны одоо гол салбарууд болох Филиппин улс ч одоо ерөнхийдөө тийм арлын Зүүн өмнөд Азийн улс болохоор одоо эдсэн чихэр болон энэ кокос одоо тамхи зэрэг одоо энэ салбарууд бол улсын эдийн засгийг нь бол ерөнхийд нь авч явдаг байсан. За гэтэл мань хүн ерөнхийлөгч улс нар бол энэ бүх эдийн засгийг авч явдаг чухал салбаруудыг бүгднгийн өөрийнхөө найз нөхдүүдэд хамаатан садангуудаа хуваагаад өгч гисэн. Ингээ ерөнхийдөө улс орны бизнесийн системд ингээ монополууд бий болж эхэлсэн. За ийхүү хит их энэ хулгайтай энэ улсад бол ард түмэн үний үр дүнд бол ядууралд бол нэрвэгдэж за гудамжинд ингээд зарим хүмүүс нь бүр шууд утгаараа өлбөрч өгч эхэлсэн. За гэтэл гудамжинд хүүхдүүд өлбөрч өгч байхад Маркусын эхнэр Эмильда Маркус одоо яаж байсан бэ гэхээр тэр тансаг ордон дотроо за өөрийн одоо энэ хамгийн үнэтэй брэндүүдийн цуглуулга болсон юм 3000 ширхэг хос гутлын цуглуулгаараа өөрийнх нь ингэж ард түмэндээ гангарч гайхуулж за мөн энэ олон зуун ийм үнэтэй цүнхнүүдээрээ бас өөрийгөө гайхуулж гудамжаар алхах болгондоо биеэ ингэж цул автаар бүрж дэлхийн хамгийн баян эмэгтэй шиг ингэж ааширч ийм авир бол гаргаж эхэлсэн байдаг. За яг хөө Маркусын дэмжигчид бол одоо түүний хийсэн бүтээн байгуулалтуудыг бол хараад Филиппиний автан үеийг эхлүүлсэн гэж ярьдаг. За яг үнэнхээр одоо энэ нэг талаараа ингэж үнэн мэд харагдаж байгаа боловч бодит байдал дээр энэ Филиппиний ирээдүг бол Маркус гэдэг энэ хүн бол бүгд нь өрийн хавханд ингэж оруулсан гэж хэлж болно. За түүний засаглалын эхэнд үүний одоо нотлох нь гэвэл засаглалынх нь эхэнд Филиппиний гадаад үр дөнгөж 600 сая доллар байсан бол за түүнийг төрийн эрхнээс буухсныхын дараа Филиппиний гадаад үр 26 тэрбум доллар болж ингэж нэмэгдсэн байдаг. За түүний тавьсан энэ их үрийг Филиппинчууд яг үнэндээ өнөөдрийг хүртэл төлсөөр байгаа. За ер нь ингээ бодохоор яаж ч бодсон автан үе бол байгаагүй л дээ энэ хүний 90 үе бол яг зарим хүмүүс бол хөгжил дэвшлиг өндөр шилэн барилга барих зам гүүр барихаар бол ингэж хэмждэг юм шиг байлээ. Гэхдээ хөгжил дэвшлийн жинхэнэ хэмжүүр бол энэ бол огтосоо биш. Түүний 90 үед бол Филиппин улсад баян хоосны ядуурл бол асар их болж эхэлсэн. За баян хүмүүс нь ядж хахад дандаа энэ ерөнхийлөгчтэй хамаарал бүхий ойрын ийм хүмүүс улс төрд ингэж давуу байдлыг олж бизнесийн салбарт давуу байдлыг олж ингэж баяжиж эхэлсэн. За улмаар ингээд хүн амынх нь талаас илүү хувь нь ядуу биш. Бүр нин ядуу шүү. Ядуу биш. Бүр нин ядуу гэдэг ийм ангилалд бол орж эхэлсэн байдаг. За ингээ бодохоор яаж бодсон ингээд автан үе байсан уу гэж бас нэлээд эргэлзээтэй санагдаж байгаа юм л та. За дараа нь юу болсон бэ гэхээр манай энэ одоо манаач байх энэ амир хүн бол ингээд энэ амир хүний энэ төрийн эрхэн дээрээс яаж унсан бэ гэдэг түүх бас хүмүүс сонирхолтой байж магадгүй. За энэ хүний уналт бол ерөөсөн ганцхан өдрийн дотор өрнөсөн юм үйл явдал бол байгаагүй. За түүний уналтад бол хэд хэдэн томоохон үйл явдлууд ингэж шууд холбогддог, нөлөөлсөн гэж үздэг. За нэгдүгээрт гэвэл сая түрүүн хэлсэнчлэн сөрөг хүчний удирдагч онгоцны буудал дээр буудаж алсан явдал нь за Маркусын дэглэмийн сүрэлттэй бол маш хатуу байдлаар шууд холбогддог гэж ойлгож болно. За тэр Ниноя Акино бол одоо цөлөлгөөс эх орондоо ирэхдээ ингээд онгоцны буудлын шатан дээр буюу одоо онгоцноосоо буугаад тэр чинь задгаагаар бууж байгаа. Буугаад шатан дээр ахтаа ингэж буудуулж алагдсан. За энэ алагдсан явдал бол яг үнэндээ Филиппиний ард түмнийг нойрноос нь сэрэлсэн ийм хүчтэй хонхны дуу болж болох хувирсан. За улмаар юу болсон бэ гэхээр тэр амиа алдсан Ниноя Акиногийн оршуулга болсон. За энэ оршуулган дээр нийтдээ 2 сая гаруй Филиппин хүмүүс ингэж цугларч хүндэтгэл үзүүлсэн. Нэг ёсондоо бол энэ одоо хүний аллах болон энэ хүний оршуулах нь Филиппиний ард иргэд Маркусын эсрэг одоо энэ тэмцлийнх нь нэгдлийнх нь эхлэл байсан гэж хэлж болно. За улмаар 1986 онд бол Филиппин улсад ерөнхийлөгчийн сонгуул явагдсан.
За уг нь бол ерөнхийлөгчийн сонгуул 1986 онд явагдах ёсгүй байсан. За гэтэл Маркос улс орны уур амьсгалыг харж агаад албан бус байдал одоо нэг урьдчилсан сонгуул юу гэх юм бэ нөгөө ээлжид бус сонгуул гэж одоо ярих нь зөв юм байна. Улс төрийн хэлээр хувааргүй байсан боловч одоо урьдчилаад ингэж өмнөх жилд нэг сонгуул явуулсан. За энэ сонгуульд Маркосийн эсрэг хэн нэр дэвшсэн бэ гэвэл сая тэр онгоцны буудал дээр буудуулж амиа алддаг нөгөө сөрөг хүчний удирдагч асан. За Нино Акиногийн бэлэвсэн эхнэр Коразин Акино гэдэг одоо энэ хүн бол нэр дэвшсэн байдаг. За сонгуулийн үр дүн бол мэдээж хэрэг хувирт болсон. Ингээ Маркосын талд бол ялалт гарсан. За гэвч ард түмэн сонгуулийн үр дүнг энэ удаа хүлээн зөвшөөрөөгүй. Тэд нэр сонгуулийг эвтээсээ тодорхой хувир болсон гэж үзсэн тул за Манила хот бол сонгуулийн дүн гарсан тэр шөндөө олон зуун мянган жагсагчдын хүлд бол дарагдаж эхэлсэн байдаг. За ингээд ард иргэдийн энэ бүх эв нэгдэл энэ бүх уур бухимдлын эцсийн тесрэлт бол энэ дарангуулагчийн төгсгөл болж хувирсан. За учир нь энэ Маркосын дэглэм ерөөсөө хэдхэн хүчин зүйл дээр л оршин тогтнож байсан. Одоо тэр хүчин зүйлүүдийн хамгийн гол хүчин зүйл нь бол цэргийн хүч батлан хамгаалах айран байсан. За гэтэл тухайн үеийн батлан хамгаалахын сайд тэр Хуан Понсе Энриле болон за хамгийн нөлөө бүхий генерал одоо Фидель Рамос гэдэг ийм хүмүүс бол ерөнхийлөгчөөсөө шууд нүүр буруулаад за ард түмнийхэн талд бол одоо шууд орсноо зарлаж эхэлсэн байдаг. За Маркос ерөнхийлөгчийн хувьд бол тэдгээр урвагч болон ингээ босгочдыг дарахаар бол өөрийн мэдэл захиргаанд байсан цэрэг болон танкнуудыг бол илгээж эхэлсэн. За гэвч тэдгээр цэргийн хүч Манилагийн хурдны зам дээр явж байх үед за тэр хурдны замыг ингэж олон сая шүү ийм зэвсэггүй иргэд ингэж битүүдж жагсаад тэр танк болон явган цэргийг ачсан одоо цэргийн машины цуваануудыг ингэж хааж гэлсэн. За улмаар тэдгээр жагсагчид тэнд байсан цэргүүдэд цэцэг өгч эхэлсэн. Цэцэг. Тэгээд тэр цэргүүдэд хоол унд өгч хооллож эхэлсэн байгаа. Ингэснээр юу болсон бэ гэвэл одоо тэнд байсан цэргүүд за өөрсдийгөө яг үнэндээ бол бид нэр түүхийн буруу талд зогсоод байна гэдэг одоо ийм сэтгэл зүйн бодол бол орж эхэлсэн байгаа юм. Толгойд нь эргэлдэж эхэлсэн байгаа юм. Ямар ч байсан бид нэр буруу талд зогсоод байна. Энэ нэг л буруу. Гэхдээ цэрэг болохоор тушаалт авах ёстой одоо. Иймэрхүү нэг юм болсон юм шиг байна. Ингээд энэ цэргүүд ерөнхийлөгчийн ард иргэдээ буудаж устгах гэдэг энэ тушаалыг бол дагахыг татгалзаж эсэргүүцэж эхэлсэн. За ингээд ерөнхийдөө бүх зүйл тодорхой болж байгаа. За Марксоос одоо бүгд нүүр буруулсан гэсэн үг. За улмаар 1986 оны одоо 2 дугаар сарын 25-ны шөнө Америкийн нэгдсэн улсын засаг захиргаа бол Марксыг дэмжихэ болох ийм шийдвэр гаргаж за Маркост нэг зөвлөгөө өгсөн. Ямар зөвлөгөө өгсөн бэ гэвэл цэвэрхэн зүхтах хэрэгтэй гэдэг ийм зөвлөгөө өгсөн байгаа. Тэгэхээр Америк нэгдсэн улс яг энэ явдлаа ямар хамаатай юм бэ гэвэл Филиппин улс чинь ерөнхийдөө анх бол Испани улсын колони байсан. За улмаар Америк нэгдсэн улс болон Испани хоёрын хооронд дайн болоод Америк нэгдсэн улс ядсны дараагаар Испани үлдэгдэх колониуд бол Америк нэгдсэн улсын мэдэж шилжсэн байдаг. Тэгэхээр Филиппин улс бол нэг хэсэг хугацаанд бол Америк нэгдсэн улсын колони байсан ийм улс байгаа юм. Тэгээд яг хуу Америк нэгдсэн улс чи өөрөө тэгээд боолчлалыг дэмжихгүй колоничлалыг чөлөөлсөн колоничлалын эсрэг ийм гүрэн улс байсан болохоор ерөнхийдөө колоничлалын бодлогоос татгалзаад Филиппиныг тусгаар тогтнуулсан. Гэсэн хэдий ч Филиппин дэх Америк нэгдсэн улсын нөлөө бол маш хүчтэй үлдсэн байдаг. За өнөөдөр ч гэсэн ялгаагүй Филиппин улсад Америк нэгдсэн улсын нөлөө маш хүчтэй байдаг. Тэнцээ Америк нэгдсэн улсын цэргийн баазууд бүх зүйлс бол стратегийн объектууд байгууламжууд бүгдээрээ ингэж байрлаж байдаг. За ийм учир утгатай улс болохоор за Америкийн засаг захиргаа бол ингээ ерөнхийлөгчд нь зөвлөгөө өгсөн байна л. За ингээд одоо Маркос Америкчуудын үгийг дагаад зөвлөгөөг нь дагаад за гэр бүлийнхэн тэр асар их авт эрдэнэс бэлэн мөнгө аваад Америк нэгдсэн улсын цэргийн нислэг тэргэнд суугаад Америкийн хаваа мужруу ингэж зугтсан. За ингэж зугтснаар түүний дарангууллын цус дон жилүүд бол төгссөн. За Марксийн гэр бүлийнхэн 1986 онд ингэж нислэг тэргээр зугтаж
Хавай мужид Honolulu-д ирэхэд бол одоо Америк нэгдсэн улсын гайфын албаныхан тэдний гэр бүлийн ачаануудыг бол шалгаад бол ёстой. Ангаатлаа гайхсан. За учир нь тэдний ачаанаас нийтдээ 24 хайрцаг ийм цул авт гарч ирсэн. За мөн олон сая долларууд ингэж бэлэн мөнгөөр гарч ирсэн. За эдгээр дээр нэмээд үнэт эдлүүд, за Америк нэгдсэн улс дахь үл хөдлөх хөрөнгийн одоо үнэтэй орон сууцнуудын гэрчлэгээнүүд гэх мэтэр ийм олон бичиг баримтууд бол гарч ирсэн. За үүний дараагаар ингээ Америк нэгдсэн улсын засаг захиргаа түүнийг одоо Хавай мужид амьдарч байхад нь бол Филиппиний төрийн санг дээрэмдсэн, за авилгал авсан гэх мэт ийм хэрэгүүдээр бол шүүхэд татсан. Гэхдээ Маркосын эрүүл мэндийн байдал бол огцон муудаж эхэлсэн байдаг яг энэ үеэр. За ингээд тэрээр 1989 оны 9-р сарын 28-ны өдөр 72 наснда Америк нэгдсэн улсын Хавай мужийн нийслэл Honolulu хотод нас барсан. За одоо юу бодж байна гэхээр энэ хүн нас барлаа гэдэг энэ түүх бол ингээд бас дуусчихаагүй. 2022 онд буюу одоогоос яг 4 жилийн өмнө Филиппин улсад бол ерөнхийлөгчийн сонгуул явагдсан. За энэ Филиппиний ерөнхийлөгчийн сонгуулиар энэ дарангуйлагч асан Фердинанд Маркосын хүү, за Фердинанд Бомбонг, за Маркос Жуниор гэдэг энэ хүн бол сонгуульд өрсөлдөөд үнэлэхгүй ялалт байгуулж одоо эцгийнх нь нэгэн цагт тэр сууж дарангуйлал үлдэж байсан тэр Малакананг гэдэг ерөнхийлөгчийн ордон дотор бол эргэж ирж чадсан. Тэгэхээр өнөөдөр юу гэсэн үг вэ гэвэл Маркосын хүн Филиппинд эцгийнх нь нэгэн адилаар ерөнхийлөгч болсон л гэсэн үг. За ингээ Филиппиний өнөөгийн засаг захиргаа тэр Маркосын буюу одоо ерөнхийлөгчийн эцгийнх нь 90 үеийн тэр бүх дарангуйлал, аллах, хядлах, хүний эрхийн зөрчлүүдийг зайл болох зөөлөн байдлаар бол иргэддээ ухуулж, за энэ бол яг ч ийм аимшигтай зүйл бол байгаагүй маа. Яг ч бүр тийм харгас байгаагүй маа. Үнэхээр болохгүй байсан хүмүүсийг тэгсэн юм а гэх мэтэр ингэж зөөлөвч эцгийгээ өмөрсөн байдлаар за тэр Маркосын одоо ухуулга хийж харин тэр эцгийнх нь тэр хийж байсан тэр бүх бүтээн байгуулалтуудын буюу одоо сайн талуудыг ингэж сурталчилж энэ чиглэлээр суртал ухуулгуудыг бол одоо 2022 оноос эхэлж Филиппин даяар бол маш эрчимтэй хийж эхэлсэн байдаг. За ингээд Филиппиний түүхийг одоо нэг ёсондоо бол түүний хүү өнөөдөр шинээр бичиж эхэлсэн гэж хэлж болно. За Фердинанд Маркос ингээд өөрөө нас барсан ч түүний нэр нөлөө, за түүний үлдээсэн өв залхамжлал Филиппиний улс төрөөс бол хизээч олдоогүйгийн нэг жишээ бол энэ холдоогүйгийн. За тэрээр бол одоо ингээд цөлөгдөж Америк нэгдсэн улс руу цөлөгдөж цөллөгт байхдаа ингэж өгсөн боловч за түүний гэр бүл за 36 жилийн турш ингэж төвчээртэй хүлээсний эцэст за Филиппиний төрийн эрхэнд түүний гэр бүл дахин гарч чадсан. Ийм л түүх. За үүнээс юу ойлгож болох вэ гэвэл түүх гэдэг энэ зүйл өнөөдөр зарим хүмүүс бол түүхийг тоодоггүй. Өнгөрсөн үйл явдал хэндэж хэрэггүй. Хөгшин хүмүүсийн сонирхдаг сэдв гэх мэтэр одоо ингэж үл тоож үздэг л т. Гэтэл энэ үйл явдал нь өөрөө түүх ингэж үл тоогдож шинэ үеийнхэн түүхийг мартаж түүхэд ач холбогдол өгөхөө болох тусам түүхийн давтагдах эхлэл нэг ялангуяа тэр хар бараан түүхүүд дахин давтагдах магадлал ихсдэг гэдгийн бол хамгийн тод жишээг энэ үйл явдал өнөөдрийн энэ ярьсан түүх та бүхэнд бид бүхэнд одоо маш тодорхой харуулж байна гэж хэлж болохоор байна. За ингээд өнөөдрийн дугаар маань энэ түрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар бас нэг сонирхолтой ингэж түүхээр та бүхэнтэйгээ уулзах болно.